Орой минь би нөгөө өмнөх бичлэгэн дээр бит хоёр Америк дунжижсэн машина авчирсан гэд хэлжсэн шүү дээ тий. Тэгээд доктор нь би нөгөө гой гоё юм байгаа гэд нэг хэлсэн байсан да. Тэгээд юу авчирсан бэ гэдэг тийм бичлэг хийчихсэн юм уу гэж бодлоо. Машиндаа ер нь бол өнгөрсөн жил маань хөр бас би төрүүлээд ирсэн ажилтаа байсан. Тэгээд маань нөхөр болохоор надаас нэг 2 сарын дараа илүү ирсэн. Тэгсэн чинь би нөгөө жирэмсэн байсан тухайн үедээ тэгээд машин ирэхэд бол төрсөн байсан гэсэн үг байхгүй юу. Тэг яг хуу нөхрийгөө бол нөгөө том охинд амир хөөрхөн хувцаад мэдрэмжтэй энэ төр сонголт хийгээд болохоор бас хөөрхөн охиндоо төрх охиндоо гой хувц аваад энэ одоос нэг жоохон амттай энэ төр авчих байх гэд бодсон байсан. Маань нөхөр бүр ширхийх ч амттай аваагүйсэн. Ерөөсөө дандаа нэг хэрэгжилжсэн хуучин юмуд аваад ирсэн бидий. Тэгээ би бүр тухайн үед нөхөртөө чи одоо ямар сони юм бэ ингээд дөнгөж төрсөн хүн багт ч ингээд гордон штэ нэрээ гээд хэлжсэн. Тэгээд чи энэ жил машин авчихсан ч маань нөхөр чи тэгээд өнгөрсөн жил тэгээдсэн мэт одоос амир их юм хий гэд хэлсэн байхгүй. Тэгээд миний авсан юмнууд болохоор хамгийн түрүүнд би энийг хэлцүүлж байна. Стапил манайхан айгуу сайн хэрэгэлдэг. Би энийг 2 охиндоо ер нь хойлонд төрчихдөг байхгүй. Эндээс ингээд Costco-д зардгийн. Ерөнхийдөө дандаа л ер нь Costco-гоос юм авсан дөө. Энд чи ингээд нэг $19 ч үлээ хосороо. За дараа нь би нөгөө чаавар авсан байна. Бас Costco-гоос авсан. Энэ $8 ч үлээ. Монгол болохоор чаавар ч амар үнэтэй авдаг шүү дээ. Гой 300 г нэг 17.8 авдаг. Тэгээд баахан шоколад авсан. Би багадаа ерөөсөө юм шоколад төрлийн юм дуртайсан байхгүй юу. Одоо ч гэсэн ер нь бол дуртай. Гэтэ аль бол идэхгүй хичээдэг. Манай ээж энэ дуртай гэдэг энэ кейсгийн чихрнээс би 3 утыг авсан. Тэгээд энэ Hershey's гээд бас нэг чихрнүүд да. Эндээс бас авсан. Зарим ээж мэжтэй бүх юм уу. Тэгээ энэ байна. M&M байна. Бас Costco-гоос авсан. Охиныхоо дуртай нутеллаг авсан. Энэ нэр айгуу сонио. Би ингээд Америкаас авчирсан нутеллага энэ энд байдаг, Монголд байдаг зардаг нутелла хоёрыг идэхээр амт нь арай өөр байгаад идэм билээ. Энэ надад бол Америкийнх илүү таалагдаад идэв. Монгол зардаг болохоор арай илүү нэг тийм самарлаг амттай гэж санагдаад идэв надад. Ер нь жоохон өөр амттай юм бэ лээ. За тэгээд өөрийнхөө хамгийн дуртай шоколаднуудын нэг болох Toblerone энэ бас хүмүүс амар дуртай. Гэхдээ энэ чинь ингээд нэг 6 ширхтээ үлээ. Тэгээ 6 ширхтэйгээ ингээд бас нэг $7-8 гэдэг юм аа. Хөөрхөн байгаа. Тэгээ бас гэртээ камер авсан. Тапогийн камер авсан. За тэгээд нөгөө Costco-д угаасаа бүх юм айгуу том байдэн шүү дээ тий. Ийм том. Авьяас авсан. Машин дотроо нэг 2 утастай байдаг баха. Ингээд нэг 2 хил гарan 2 хил 500 орчим баха. Нийлээд эндээ. Тэгээд энэ амрын би нөгөө Америкт нэг юм шилтэй маргарита айгуу дуртай байхгүй юу? Чихэрлэг амттай. Тэгээд тэрний шилтэйг нь би авсан байсан юм. Машиндаа ингээд тэгсэн чинь нэр амар тэнийг би одоо ингээд машин чи ирээд наашаа зандаа явж байхдаа юм хүлдчихдэг байхгүй. Тэг хүлдэн гэдгээ тооцоолоогүй нэг хайрцгийг авсан байсан чинь маань хөрхүүе наад чи хүлдэн штэ гэдгсэн байхгүй. Тэгээд би тэндээ бүгдийг нуугаад дуусгацсан. Тэгээ ийм хүлддгөөс дээшээ нөгөө юм Pure савтай ийм Kirkland-ийн маргаританаас 3-ыг авсан. Уух гад. Тэгээ би энэ амтыг бол мэдэхгүй юм. Зүгээр маргарита амжин гэж бодоод авсан байхгүй. Миний харчаа. Бааштай. За тэгээ баахан юм витаминууд янзаараа авсан. Тийм бүгдийн витаминууд
эндээс бас 1 2 3 юм бодлыг авсан. Тэгээ ийм тамид нэр хамгийн гоё юм тийм уураг авсан. Тэр уураг одоо би турах гэдэг аахгүй хийхтэй турах гэдэг энэ уурагнаас 2-ыг авсан. Шоколадтай юм би амар дуртай. За тэгээ миний дуртай бас Godiva-гийн чоколад авсан. Тэгээ би энэ чоколад нь бас нэг дуртай биш байсан. Тэсэн чинь өнгөрсөн жилийн цагаан сараар надад манай нэг ихч бэлэглээд тэгээ би нэг жирэмсэн урсангийн л жирэмсэн байсан. Чүлээ төрцсөн ч байсан билүү. Амар аппетиттэй л байсан. Тэгээ идэв үзсэн чинь амар гамттай юм биш үү? Энэ Монголд бас хаас айгуу зард юм билээ. Тэгээ энийг бас ингээд нэг 600 г 16,000 доллар ч үлээ дээ зард юм билээ Costco. Тэгээ маань нөхөр болохоор бас ийм сахар орлуулагч гэх ийм том хайрцагтай. Сахар орлуулагч. Энэ дотроо болохоор ийм жижигхэн юм байд юм байлээ. Тэгээ би ч шоколад амар дуртай. Гэтэ яг одоо бол нэг амар хийдэггүй л байгаа л да. Хитрхи хийдчихвэл бас нэг жим нэмээд явж өгнө. Гэрт би өөр гэртээ зөв хүмүүс өөр хайгуу дуртай. Тэгээ хүн ирэхэд гоё Америкаас ирсэн гэхлээр нэг гоё нэг амттай чихэр мэхэр идмэр санагдаад шүү дээ, тийм бахан шоколад нь уусан шоколад нь тасан. Энэ болохоор манай охины иддэг юм снэк юм баар байгаа. Миний аав нь багтаа иддэг гэсэн нэг охиндоо авсан байсан. Тэгээд нөгөө Америкаас ирж байгаа юм ийм чихрүүд авдаг та тийм ийм чихрнээс би 3 удаа авсан байлээ. Тэгээ бас нэг ийм эрзэн чихрнүүдийн хатан байдаг шүү дээ. Энэ гоо янз эрзэн чихрнүүдтэй. Манай хүмүүс энэ дайгуу дуртай байгаад идэг. Энэ жоохон нэг тийм sour candy юм шиг байна. Тэгээд энэ бид хоёрын бас амар хэрэглэх туртай энэ Pam гэдэг энэ колоргүй тос ахгүй юу? Шүүршдэг. Тэгээ энэс бараг битүүрч ингээ энэ хоёр ширхтэйгээр байдаг байхгүй. Нэг нь л бараг ингээд дангаараа 2 сар болдог. Манай нөхөр битээр хичнээн их авсан би бараг ийм 4 боодлыг юм уу 5 боодлыг ч юм авсан. Бараг хугацаанд дуусахаас өмнө хэрэглэж амжихгүй хоо тэгээ би энэс ингээд хуваагаад хүмүүст ингээ өгье гэж бодож байгаа. Тэгээд миний баахан дуртай хар чавгууд байна. Чангаанд байна. Манго байна. Манго бас авсан. Тэгээд нөгөө гэрт бас хүмүүс манай найзууд энэ төр ирэхээр хаяагаас оройтойж хонж манахаар л нэг ийм сойднууд авсан. Энэ сойднаас одоо баг хэдийг авсан баг та. 2 3 юм таг авсан. Тэгээд түн ирж мөрхөө өглөө шүдэ хаавал асаа хэрэгтэй. Тийм миний хамгийн дуртай эндээс би бас 2-ыг авсан. Нэг нь ээжтэй, нэг нь өөртөө. Тэгээ бас миний хамгийн дуртай чоколаднуудын нэг нь Ferrero гэх юм бүр 8 гоё шүү. Нийс нэг идчихсэн за арай болчихжээ. Ийм мэрхүү хүнсний юм авсан байна. Тэгээд яг мэдээ энэ ч нэг TJ Maxx энэ төр ороод заримдаа нэрээ гой юм брендийн юмнууд хэмгэрсэн байдаг байхгүй юу. Тэгээд TJ Maxx орохдоо би нэг юм хөмсөний зулгаадаг юм авсан. Тэгээд нэг миний ус амар гэмтээд салаалаад исэн байхгүй юу. Тэнгүүд нь би үсээ яах вэ гэж бодоод нэг нэттэй юм авсан. Америкт болохоор нэг хар охтууд, залуучууд ер нь үс нэг юм буурчгар жоохон арчлахад хэцүү байдаг шүү дээ, тий. Бид нэр ийм малгай өмсөд яваад идэг байхгүй юу? Тэгээд би бас тийм малгай авсан. Тэгээ нөгөө харууд өсөндөө нэг ийм юм өмсөд идэг байхгүй юу? Чод яаж өмсөх юм бэ? Бидтэй энийг нэг ч өмсөөх үлтэй. Тэгвэл
үсээ гоё урт дургуулах юм бол өмсөе гэж удаад. Энд гэдэг үнэн хошин шогоо би одоо энийг одоо өмсөд явж ийн гэхлээр төсөөлөгдөхгүй л байгаа юм л да. Хизээч гадуур гарахгүй л дээ энэ. Энэ нь те зүгээр энэ юу өмсөд унтвал юм гэхээс энийг баантаг мантгийг бол мэдээж ардаал гаргах зүгээр нэг хайлтцаа. Загвар оруулсан энэ үедээ үнэ алей юм би яасан. Гэтэ энэ нь штэ харуудтай бүр амар донжтой харагддаг. За өнгөнгөөр нэг юм эр юм өмсчдэг ингээд. Яа гэдэг би энэ үсээ дээр боцсон болохоор жоо сонио харагдаад тах шүү. Ингээд одоо явж ирэхлээр би бол үнэн хошин шог харагдчихэ. Гэтэ энэ юу юм шиг үлээ. Үсийг айгуу гой хамгаалдаг юм шиг үлээ. Яг тэгээд үс мүсээ буржилгаад ороож морож зүгдчих үлээ. Энийг зүгээр унтчихаар л юм шиг үлээ. Тэгээс би нөгөө YSL-ийн нөгөө флаш хацар өнгөлөгч би энийг хэрэглэдэг. Гэсэн чинь миний хоёр охины аль нэг тэмдээ унгаа тагалцсан юмсан. Энээс бас нэгийг аваад одоо хуучны нь болохоор бутарсан ч гэсэндээ би ингээ хэрэглээд байгаа. Гэтэ яг нэг өдөр би бутарсан юм асгарч хэлгүй гэж бодоод бас энийг аваад машиндаа хийцэмсэн. Тэгэд нэрээ нөгөө Тартигийн сармусны бодогнууд амар од болгоодсан баггүй юу? Тэгээ би авч үзсэн чинь бүр үнээр гоё юм билээ. Эний болохоор би нөгөө нэг purple өнгөтэйг нь авч үзсэн. Энэ болохоор юм энэтэй хэрүүлж үзээ. Энэ XL гэх энэ уртсахдаг юм байна л да. Энийг бас одоо хэрүүлж үзнэ. Энэ бүр амар гоё. Арилахад хүртэл амар гоё. Амархан арилцдаг. Нэг зууралтаад ингээ халтартаад байхгүй. Дуусны хамгаалттай. Арилахад ингээ бүнжгнүүд гэдэг лөө арилцдаг. Тэгээд ийм Chloe өнөртэй уснууд тестер гэх юм уу нэг 10 мл-тэй юм гурыг сонирхож үзье бас авсан би ч юм эхлээд томоор нь авахаас өмнө дандаа юм жижигийг авчдаг байхгүй. Тэгээд өнөртэй надад яг зохихоор бол би томыг аваад зохгүй бол тэгээд найзууд мэдээ дүүнэр мөнөртэй таалагдахаар бол авах гэж өгчтэй. Тэгээд баахан хоёр хүүхдийнхээ хувцснуудыг авсан нөгөө би чинь том охиныхоо одоо манай охин чинь 6-аас гардаг гэхэлэр нэг 7 молоотой өмсөх 7-8 хүртлээ өмсгөөр тийм хувцснуудыг авсан. Жижиг охиныхоо болохоор 2 нас 3 нас энэ хүртэл өмсгөөр хувцснуудыг бэлдээд аваад ирсэн. Тэрийг цаашаа хийсэн болохоор тайван энэтэй юм жижигэн жийс өгөх юм байгаа. Тэрийг харуулъя гэж үзчихсэн тийш. Тэгээд бас нөгөө TJ Maxx юу гэдэг юм бэ нөө? Идэх юм уу? Нээс идэх юм уу? Тэгээд бас нөгөө нэг TJ Maxx дотор ийм хаяа брендийн том брендийн юмнууд ингээд хямдарсан байж байгаа байхгүй юу? Тэг би явж байгаад энэтэй тийм том брэнд биш л те зүгээр явж байгаад би нөгөө Mark Fisher гэдэг нэг юм брендийн гутлнуудад аягүй дуртай. Тэг тэдний нэг гутал нь харин миний яг сайз нь хямдарсан байдیں۔ Нэг үндсэн үннийг $270 илүү да гэсэн чинь тэн дээр $100 болсон байсан. Тэрийг харуулъя. Тийм амар зүг юм бастай. Би ч өсгий тухтал амар хоббит байхгүй. Гэхдээ одоо ингэ хоёр хүүхдтэй болчихоор бас байн өмсч чадахгүй байна. Цуглуулаад байдаг миний гутлнаа. Ихтэй да. Энэ дээр би нэг амар тийм гоё урт артлаараа юм оноотой джинсэн юбг авсахгүй юу? Лигайсаас авсан. Тэгээд тэрнтэйгээ гоё зохицуулаад өмсөе гэж бодож байгаа. Тэгээ бас өөртөө нэг хэдэн жакетнууд авсан. Энэс би хоёрыг өмсч үзүүлье. Нэг болохоор би Zara-гаас авсан. Энэ бас хөрхөн магац.
Тэгээ би юу юмнуудаас юм бас амархан ууд ч гэдэг юм аа. Тэгээд 2 3 өмсөөл дүүнэртэй өчтдээ. Тэгээ дараач нь болохоор ийм barn jacket гэдэг үлээ. Тийм арай бовнохоо. Энэ насны бас урт юу бүх мөн дээр ч юм уу өмсөд би гоё урт өндөр судалтай өмдөн дээр өсгөдөх болтол дээр ч юм өмсөд энэ мэнтэй бол ингээд зүүн зохицгоор байна. Энэ юу бүх юу шорттэй шүү. Ингээд яа. Бага шаудлаа нэрээ. Нэг иймэрхүү юм тавсан юм байна. Оо бас би чинь энэ нөхөртэй ирээ иддэг нөгөө панкейкний зурмаг гэхгүй энэ айгүй high protein айгүй өндөр уургатай тэгээд бид дээр эндээс бас 5 хайрцгийг авсан байна. Дотор 2 ширхэгтэй тэгээд нэг хайрцаг л баг нэг хайрцаг л баг 2 сар шахав болдог байхгүй. Тэгэхээр 5 хайрцаг жил болох нь шүү дээ. Тэгээд жил гэнэ 10 сар маа тий. Яасан маа бүр фитнестэй явсан гэж наваа камераар хараад юмудаа амжлагч юм. За тийм гутлаа одоо би хавар өмсч салхи оруулнаа. Тийм ээ миний ахмад том болохоор ээж аваа гутлаад өмснө гэх үү. Тэгээд би чинь бас нэг эмэг нүүд авсан. Тэр маань тэндага. Би царгын эмгнүүдтэй аягүй дуртай байхгүй. Тийм нэг эмэг авсан. Тэгэл өөр угаалгын нунтагнууд матрас тэгээ баахан хувцсуунаар авсан. Чи яаж харах. Хүн харагдахгүй. За ямар ч хэлээс нэг ийм цаграа. Зүг бол сонир харагдах юм. Надад тэ царай аягүй гой зөгтөг байхгүй. Энэ салчт юм хааш. Би хуглаа ичгүү. Оо би бас нэг цүнх авсан. Тэр баг гэхдээ надад нэг сайн таалагдахгүй байгаа. Тэр мэргээ марцчих байх юм байна. Машин гэхдээ амар их юм бах гэж ирж байгаа байлээ. Тэгээд чихээлсэн гээд тэгсэн чинь дараа нь тэгээд задлах үед бол амар гоё мэдрэмж авдаг юм лээ. Ийм цүнх авсан байхгүй юу? Энэ цаан болчих. Гар хийдлээ хөөрхөн цүнх гэсэн чинь надаас таалагдахгүй байгаа. Яа цаан болчих. Тэгээд яг ингээд юм дээр зохицуулаад өмсвөл бас гоё харагдах байх. Энийг жакетныхаа гадуур энэ цүнхээ үүрээд авсан чинь тэр хоёр хоорондоо үргэлцээд энэний ингээд энэ цүнхний боддог одоо нэг юм ширхгүүд нь миний тэр жакетд наалцсан сонио. Тэгээ яг хаяа нэг ингэж гаргах юм. Тэгээ яг үндэ ээж болчихлаа юу ийм цүнхэн хүрч чаддгүй шүү дээ. Байнга өөрөж эсвэл хүүхдийн баах юм чихэж авдаг мамын байгнууд гэдэг шүү дээ. Тийм л цүнх үрд явд юм дөө. Энэ миний одоо хизээж бишхэн ганц нэг гарахтаа бариул байхлах та. Яши. Тэд нэг юм 3 юм юу авсан. Даруулга нүүр мүрээ угаад цэвэрлэхдээ зүй гэж бодоод ийм бугуувчтай бас байдаг шүү дээ. Тэгээд
Хэдэн хувцснууд бас авсан юм байна. Тэр болгоны нэг зүйлэн ч гэж одоо юу авах вэ? Тэгээд нэг ерөнхийдөө нэг иймэрхүү юм гэсэн машин бол агиох маттай. Тэгээд аав үүдээ шүнийн дуран гэж урт юу байсан? Дуран. Тэрийгээ авчирсан. Тэгээд матрас баахан хувцснууд нэг найзахын спикерийг тэг машин дөрөв айгүй яг нэг цонхноос доошоогоо юмнууд бол ачиж болдог гэд. Тэгээ ачсан баггүй юу? Гэсэн чи өнгөө тэгээ ачдаг тэг өнгөө одон болдог гэдгсэн чинь тэр нүүд машин дотор юм ачсан байна гэд мөнгө юм авсан. Тэгээ ирсэн чинь бас энэ нөгөө юмрхүү юм ачиж болдгоо нэ тэрээ татвар аавна гэд. Гэхдээ нөгөө 6 сараас дээш хугацаанд амьдэрсэн бол нөгөө өөрийн хөрөнгө өөрийг хэрэгжилж исэн юм гээд бас нөгөө төлөх юмаа төлөх юм ингээд асуулт юм байлээ. Тэгээд нүүдээ авсан. Тэгээд би нөгөө битгаар манай яагаад бид тэр ингээд амир их юм хүнс хүмүүсний юм машин дээгээд авчирсан бэ гэхлээр нөгөө битэрийн Америкт байдаг хотод Монгол руу явдаг тийм Монгол карго байдаг байхгүй юу? Одоо Чикаго, DC-мэсэд энэ ч Монгол каргонууд байдаг шүү дээ. Манай тэнд байдаггүй. Тэгээд ингээд хүнд юмнуудаа битээр авч явах гэхлээр ачаанд ихтэй дийдэг. Тэгээд хаяа бас ингээд нөгөө эндээс юм аваад авчихдаг. Ирээд гэрт одоо Америкаас ирсэн гэхлээр чи хүмүүс нэг гой гой юм амттай юм мэдээ энэ төр гэлдэгдэж шүү дээ. Тэр нэг 3-4 жилийн өмнө нэг Чикагод очиод бас нэг юм бүр XL хэмжээтэй тийм бокс дүүргээд наашны уулжсан байхгүй юу? Тэгэхэд бас амир хэм задарсан. Гэтэ дандаа л юу нэг их хүмүүсний юм тэгэл хүмүүст ингээл тараагаал өгсөн. Тэг би бас одоо эднээс ингээд өөрийнхөө ээжтэй, аавдаа, хатмаад ээжтэй, тэгээд нөгөө ихчтэй, дүүнэр мөнөртэй гээд ингээд тараагаад өвгөн өөрөө угаасан бүгдийг амжихгүй буцчих واخ. Тэгээд ер нь бол тийм байна. За тэгээд янзлан да. Өчтөр ингээ манайх битээр ингээ машинаа оруулж ирээд машинаас юмудаа зөөж оруулж ирээд том өрөөрөг асгаалсан. Тэгэл ингээл юмнууд асгаал янзлан гэл. Тэгээд одоо болтол янзлагдаг байна. Гэтэ ерөнхийдөө хувцс. Тэгэл өөр нөгөө нэг гэр ах юмнууд бол бүгдээр ингээ янзлсан. Тэгээд хүмүүсийнхээ юмнуудыг би нэг бичлэг хийгээд янзлуулж өгдөг ингээ байлгацсан байхгүй. Одоо тэгээд том өрөөгөр дүүр юм. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү юмнууд машинд авчирсан байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Баяртай. Нэг баяртай. Өө тийм баяртай.